Эхний үг нь толгой. Биеийн эд эрхтнийг дохихдоо тэр хэсэглүүгээ заачихад болно. Толгой. Дараагийн үг нүүр. Нүүр гэдэг нь хүний энэ хэсгийг бүхэлд нь илтгэж байгаа учраас тохионы хэлэнд ингэж тойруулж илэрхийлнэ гэсэн үг. Гар. Шүд. Бие. Хоёр дахь хувилбар нь энэ нь бие махбод бие эрхтэн гэсэн утгыг агуулж байгаа бол энэ нь зүгээр бие гэсэн тохио. Үс. Үсээ барьж байна. Шээх. Хоёр дахь хувилбар нь амны арцыг сайн ажиглах юм бол ийм байгаа. Баах. Усаа татах. Галтгооны өрөөнд сурсан ус гэдэг үгийг үсэглээд усаа татж байгаа юм шиг дарахад болно. Угаах. Угаах гэдэг тохио нь юуг ямар гарын байрлал хөдөлгөөнөөр угааж байгаагаас шалтгаалаад машин угаахыг ингэж, гараараа юм угаахыг ингэж, аяг угаахыг ингэж илэрхийлж болно. Усанд орох. Тос. Тосны сав, тосноосоо бага зэргийг авна. Нүүрэндээ төрхнө. Аль хэсгийн тос гэдгээс хамаарат тэр газартаа бага зэрэг тосолж байгаа юм шиг үйлдэл үзүүлэхэд болно гэсэн үг. Нүүрний тос бол нүүрэндээ, гарынх бол гарандаа гэх мэтчлээ. Саван, гарын шахмал саванг. Ингэж илэрхийлдэг бол гарын шингэн савангийн таг дээрээс дарж самгаа гоожулж байгаа юм шигээр ингэж илэрхийлнэ. Ариун цэврийн цаас. Сам. Сам гэдэг тохионы гарын хэлбэрийн үсээс самар самж байгаа юм шиг ингээд тохино. Болт. Сундаг материал учраас ингэж тогтж байна. Үгмс илэрхийллээсээ анзаараарай. Бие угаагч. Бие угаагч. Усанд орохдоо хэрэгэлдэг зөөлөн бие үргэж гэсэн үг. Нийлүүлээд хөтөвч буюу коршонк. Угаалтур. Гар нүрээ угаадаг угаалтурын суурийг тохилоо нийлүүлээд толь. Өөрийгөө тольцож байгаа юм шиг гараа толь болгож ашиглана гэсэн үг. Хогийн сав. Г гэж хорооны үсгээр үсэглээд сав. Нийлүүлээд тохиож үзүүлье.